За сайн бацхан залуучуудаа өнөөдөр 12 сарын 22-ны өдөр 24 оны манай ээлжид маркет overview эхлэж байна. За 24 он дуусахад ердөө нэг 10 хүрэхгүй хоногийн хугацаа үлдлээ. Ингээд бид нэр бүтэн жил хагасыг ер нь market overview-тэйгээ хамт өнгөрүүлж байна. Манай MOTFX нэгдэд бас баг жил хагасыг үргэлжлэх гэж байна. Их одоо Оропсгай зах зээл их ивенттэй маш их хөдөлгөөнтэй за тэр чинь алтны хувьд бол маш их хүчтэй хөдөлгөөнтэй крипто төр ч гэсэн тий биткойн 16,000-аас эхлээл 90,000 108,000 хүртэл явсан ийм одоо зах зээлийн цаг хугацааг хэдүүлээ бас хамтдаа өнгөрүүлж байна. Тэгээд энэ хүртэл одоо амьд мэнд арилжиж байгаа эрсдлийн хяналт зохицуулалтаа сайн барьж байгаа залуучуудаа бас баяр хүргэж цаашдаа арилжаад амжилт үзэх нь зүг байхаа. За өнгөрсөн 7 хоногт бол зах зээл бас солиорууллаа. Тэр тусмаа алтны ханш, Төв банкын бодлогын хүү, за тэгснээр 5 дахь өдөр PCE price index гэдэг Төв банкны яг өөрсдийн инфляцийг хэмждэг хэмжүүр энэ одоо тоо баримт гарсан гэдэг. За хамгийн нэгдүгээрт өнгөрсөн 7 хоногийн Төв банкны бодлогын хүүгийн талаар ярив. Ер нь юу болчихоо? Яагаад Төв банк бодлогын хүүгээ багасгаж яхад жишээ нь долларын индекс маш хүчтэй өсөв, крипто, нам унуу амар унсан те 108,000 хүрсэн байсан биткойн маань 92,000 хүртлээ унсан. Тэгээд яагаад энэ бүхэн болов гэдэг талаар ярилцъя. За хамгийн нэгдүгээрт Америкийн Төв банк бодлогын хүүгээ 0.25%-аар багасгаж за 475% байсан бол 4.5% болгосон. За энэ бол мэдээж зах зээл бол баг 90% хүлээлттэй байсан зүйл. За юу одоо сюрприз болсон, юу зах зээл одоо мдээгүй байсан бэ гэхээр Төв банк 25 онд бодлогын хүүгээ өмнө нь одоо төлөвлөж ирснээс хамаагүй багаар багасж магадгүй гэдгийг мэдгдсэн. Тэгэхээр жишээ нь өмнө нь одоо бараг 25 онд 4-5 удаагийн бодлогын хүүгийн багасгалт явагдаад бодлогын хүүг бараг 3% дээр 2.5% дээр авчирна гэдэг хүлээлт зах зээлд байсан бол Төв банк тэрэнд бол ч дунд хуруу гаргасан. Тийм хүлээлттэй байсан учраас зах зээл бол маш хүчтэй өсөлттэй явж ирсэн шүү дээ. Nasdaq индексүүд хувьцааны зах зээл за алт ч гэсэндээ 2800 өгсөн тийм ээ. Тэгээд тэрэнд бол Төв банк бол ер нь бол дунд хуруу өгсөн. Яагаад дунд хуруу өгсөн бэ гэхээр өнгөрсөн 2 сарын инфляцийн дата өндөр гараад эхэлсэн. Та нар санаж байгаа бол өнгөрсөн Төв банкны бодлогын хүү гарахаас өмнөх 7 хоногт бид нэр CPI мэдээ хүлээж авсан тийм CPI бол хүлээлттэй тэнцүү гарсан. Гэхдээ өнгөрсөн сараас илүү өндөр гарсан. Тэгэхээр ингээд нөгөө Төв банкны баримтлах гадсэн нөгөө 2% төр инфляцийг авчирна гэдээсэн тэр одоо бодлого маань инфляц сар сараар баг багаар 0.1% өсөд байгаа учраас энийг тэнцвэржүүлэх хэрэгтэй байна. Төв банк хамаагүй хурдан бодлогын хүүгээ багасгаад явчих юм бол яг уу инфляцийг өсгөчихнө. Бас бодлогын хүүгээ яг тэр инфляцийн өсөлттэй одоо уялдуулж багасгах нь бол Төв банкны гол зорилго болчиход байна. Тэгэхээр Төв банк бол ерөөсөө энэ инфляц ажлын байрны одоо ажил олголтын байдал ажил хөдлийн түвшин бага байлгах болон инфляцийг бага байлгах ийм хоёр зорилготой. Ерөөсөө түүнээс тэр одоо биткойн хэд дээр нөө падлын байхгүй энэ хөрөнгөний зах зээл яан уу унн уу өснө үү гэдэрт бол падлын байхгүй гэж өөрсдөө хэлдэг. За тэгээд бас мөн Төв банкны санаа зовж байгаа зүйл нь юу юм бэ гэхээр одоо 25 онд Дональд Трамп ерөнхийлөгч болоод 1 сарын 20-нд одоо ерөнхийлөгчийн судалтаа сун тэ. Тэрнээс хойш Дональд Трамп ч аль хэдийн гадаадаас Америк руу орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд дээр тариф тавина, татвар тавина, буцаад нөгөө хятадтай худалдааны дайнаа хийнэ гэж аль хэдийн зарласан шүү дээ. Тэгэхээр бараа бүтээгдэхүүн дээр импортын бараа бүтээгдэхүүн дээр тариф тавихаар яах вэ? Тэр импортын бараа бүтээгдэхүүний үн өснө. Тэр үн өсгөхөөр яах вэ? Худалдан авагчид илүү өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдаж авч эхэлнэ. Өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдаж авч эхлэхээр яах юм? Бусад зүйлсийн үн гэснээр дагаад өсдөг. Ингээд инфляц бол өсөх ийм эрсдэл бол байгаа учраас
мөн 25 онд тэр инфляцийн топ баримт метрик яаж гарч ирэх нь тэрийг харж иж бид нар бодлогын хүүгээ багасгах үгүй шийдвэр гаргана гэж хэлж байгаа. Тэгэхээр нэгснөө бараг одоо зах зээл бол Төв банк бодлогын хүүг 25 онд нэг удаа багасгах нь үгүй юу гэдэг бүр тийм одоо өмнөх Төв банкны уулзалтууд бол айгүй dovish буюу эдийн засгаа дэмжсэн зөөлөн мөнгөний бодлого руу явж исэн бол яг энэ уулзалтаас эхлээд жоохон hawkish буюу илүү хатуу мөнгөний бодлого руу ингээд шилжээд ирсэн. За энэ нь бол зах зээлийг бол үнэхээр савлуулсан, хөдлөгсөн, доллар индексийг маш хүчтэй өсгсөн. Та нар яг гайхчих магадгүй. Яагаад Төв банк бодлогын хүүгээ багасгачаад байхад доллар индекс өсчихвөө гэд тэ. Зах зээл үргэлж ирээдүйг харж, ирээдүйд юу болох вэ гэдгийг таамаглаж одоогийн ханш хөдөлж идэг. Энийг бид нар forward looking гэж нэрлэдэг. Бид нар дахиад энэ арилжааны нэг англи үг сурч байна те. Forward looking. Та нар одоо энд мэдээ уншихтаа the market is always forward looking гэдэг мэдээ уншина. Энэ юу гэсэн үг вэ гэвэл зах зээл дандаа ирээдүйд болох зүйлсийг одоо таамаглаж ханшинд шингээх гэж оролдож байдаг. Тэр бол зах зээлийн зарчим. Тийм учраас Төв банк бодлогын хүүгээ багасчаад байхад доллар индекс хүчтэй өсөд гараад ирсэн байх нэ. Яг тэгэхээр Төв банк угаасаа бодлогын хүүгээ багасгах гэдэг нь аль хэдийнэ зах зээл нөлөөлчихсөн байсан гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр магадгүй өнөөдөр чиний харж байгаа мэдээлэл ханшид аль хэдийн нөлөөлчихсөн байх магадaltaй. Тэгэхээр бидний ажил бол ирээдүйг таамаглах тийм ээ. Ирээдүйд юу болох вэ? Төв банк бодлогын хүүгээ яах вэ? Мэдээж ирээдүйг 100% таамаглаж чадахгүй. Гэхдээ бид нар educated guess хийх буюу боловсролтойгоор магадлалаар таамаглаж чадна гэсэн. Тэгэхээр энэ зах зээл дээр чинь дандаа боловсролтой хүмүүс одоо дээд боловсролтой тийм мундаг мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Тэр хүмүүс бол Төв банкыг 2025 онд бараг бодлогын хүүгээ буулгахгүй гэж магадгүй гэж таамаглаад эхэлсэн. Тэр бол зах зээл. Энэ бол зах зээлийг бүрдүүлж байгаа хүмүүс. За тэгэхээр ер нь бол бид нэр энэ 25, 26 онд илүү чанга доллартай. Одоо энэ манай монголч гэсэн хамааралтай тийм. Магадгүй төгрөгийн хадгаламжтай хүмүүс байх юм бол та нар бас доллар ирээдүйд өснөө, төгрөгийн ханш улам суларна гэдгийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болох нь байна. Окей? Илүү чанга доллартай зах зээл ирж байгаа. Дараа чинь жилүүдэд. За тэгээд Төв банк бодлогын хүүгээ гаргаад за энэс цааш доллар индекс маш хүчтэй өсөөд алт бол хүчтэй унаад за энэ техник нөхцөл байдлын талаар хэдүүлээ дараа ярина. За крипто бол бүр crash хийгээд 4-р өдөр ингэж хүчтэй орч 5-р өдөр бүр хүчтэй унж ирээд 92,000 руу унсны дараах нь юу болсон бэ гэхээр за бараг л энэ бол ерөөсөө за энэ мэдээ сайн гарахгүй бол зах зээл сүйрлээ гэж байгаа юм шиг ямар мэдээ гарсан. PCE price index гэдэг. Энэ PCE price index бол Төв банк өөрсдөө хэлдэг шүү дээ. Төв банкны яг жинхэнэ инфляцийг хэмжиж байгаа хэмжүүр бол PCE price index юм аа гэдэг. Тэгэхээр энэ PCE price index ямар учиртай юм бэ гэхээр улирлын шинж чанартай бараа бүтээгдэхүүн хоол болон одоо energy prices гэж байгаа тийм бензин шатхууны үнийг хассан бусад бараа бүтээгдэхүүний инфляц гэж үздэг. Тэгэхээр энэ бол яг жинхэнэ инфляцийн тоо юм аа гэж Төв банк өөрөө үздэг. Тэгвэл яг л одоо зах зээлийг бүр аварсан мэдээ гарсан. За бараг л хин нэг юм те энийг тоог гаргаж байгаа хүмүүс нь за энийг 2.8% гаргахгүй л энэ зах зээл чинь сүрлээ гэж байгаа юм шиг л ийм мэдээ гарч зах зээлийг бол аварсан. Тэгэхээр яасан бэ? Core PCE price index өнгөрсөн сард 2.8% байсан бол энэ сард мөн адилхан 2.8% болж тогтвортой болж гарч ирсэн. Хүлээлт нь бол 2.9% гэж хүлээжсэн тийм ээ. Тэгэхээр нөгөө CPI маань хүлээлттэй тэнцүү өмнөх сараасаа өндөр гарчихсан байгаа гэдэг. Гэтэл Core PCE маань өнгөрсөн сараас өсөөгүй гарч ирээд аварсан. Зах зээлийг бол аварсан. За тэгээд биткойн 92,000 руу унж явж байгаад бүр 99,000 бараг 100,000 руу өссөн. Gold 2588 руу 80 хэд рүү бүр унаж явж байгаа. За эндээс шууд дэшээ 2630 хүртэл бараг ингэж өссөн байх нэ. За тэгэхээр за мөн одоо Японы Төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ өнгөрсөн 3 өдөр гаргасан бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн. Тэгээд ер нь JPY бол унаж эхэлсэн. Тийм ээ. Тэгээд бусад JPY хослууд бол хүчтэй өссөн байх нэ.
За өнгөрсөн 7 хоногт ер нь юу болсон бэ болон энэ суур учир шалтгаан. За цаашид ер нь ханшийг бид нар яаж харах ёстой юм бэ? Магадгүй дараа жил рүүгээ бид нар яаж төлөвлөх ёстой юм бэ гэдэг зүйлсийн талаар сая ярьлаа. Одоо тэгвэл техник дүн шинжилгээгээ хий. Би нэг амар олон техник дүн шинжилгээ хийхгүй. Миний өнөөдрийн хамгийн гол ярих ёстой сэдв бол төв банкны бодлогын хүү инфляц цаашид ер нь яах юм бэ гэдэг талаар. Сая сонсоод ойлгоогүй бол энэ бичлэгээ дахиж ухраагаад үзээд ойлгоорой. Өөрсдөө бас мэдээж англи хэл одоо манай залуучууд ихэнх нь англи хэл сайтай болсон. Тэгээд судалгаагаа хийгээд уншаад үзээрэй. За, алтны ханш. Ханш ер нь бол 2800 дээр энэ 24 оныхоо дээд ханшийг тогтоосон юм шиг байна. Яагаад үг гэхээр энэ 2024 он гарснаар за ер нь бол 2023 оны төгсгөл рүү бас энэ дээд ханшийг хийчихэд алтол ингээ консолидейт хийж явж байгаа. 24 оны 2 сараас эхлээд хүчтэй өсөж эхэлсэн. Энэ яагаад хүчтэй өсөж эхэлсэн нөгөө төв банкны бодлогын хүү буурах сургаар тийм ээ. Тэгээд яг энэ 24 оны 2 сараас эхэлж өссөн нэг юм тренд байсан. Энэ бол маш сайн барьж явж исэн тренд. За энэ тренд 2024 оны 8 сард нэг удаа шалгагтаад бариад за тэгээд Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсны дараа нэг удаа доош орж иж тоншоод буцаж тренд дээшээ гарч ирээд тэгэхээр энэ бол баг fake out буюу энийг баг спорт барьчлаа гэж үзэж болох байсан. За тэгээд дээшээ унж гарч ирчээд тренд маань хараа тренд line дээр consolidate хийж хагаад дээшээ гарч ирээд за тэгээд дахиад яг энэ төв банкны бодлогын үгийн шийдвэр гарах үеэр бол ерөнхийдөө энэ тренд line дээр consolidate хийчихсэн. Энийг бол яг нэвтэлж гараад амар уналт ирэх чинь гэж бол хэлэхгүй. За гэтэл төв банкны бодлогын хүү гарсны дараа бол яг энэ тренд line бол ойлгомжтой сэтэлж гарсан тренд line-ы доор хаасан 2-3 өдөр дараалаад одоо энэ тренд line-ы доор хаасан байдалтай байна. Энэ тренд line ус ингээд зурсан ч болно. Ингээд одоо илүү огцон биш те илүү олон candlestick оруулаад зурах юм бол ингэж зурсан ч болно. Гэх юм бол энэ тренд line маань мөн ялгаагүй сэтэлснээс хойш 2-3 хоног бол ерөнхийдөө энэ тренд line доор байна гэж үзэж байна. За ингээд ер нь бол энэ 24 оноос нэг жилийн турш шахан барьж исэн тренд line унжээ гэж харж байна. За бид нэр дараачийн урт хугацааны тренд line-ыг 23 оны 10 сараас эхлэж зурж байна. Яг энэ ханш 1800 байхад Израиль руу Палестины товтлогоо болоод нөгөө террорист товтлогоо болсон шүү дээ. Айхтар тэгээд ханш болвол өсөж эхэлсэн. За энэ тренд line ингээд зурх юм бол за тэгээд 24 оны 2 сарын consolidation хэсэгтээ нийлүүлж зурвал ийм тренд line гарч ирнэ. Тэгэхээр хэрвээ ханш доошоо унаад ирвэл магадгүй 2500, 2400, 80, 70, 2500 хавцаа түвшин рүү хүрчил шалгах боломжтой харагдаж байна. За энэ тренд line-ыг бид нэр ингэж channel болгож бас зурч болно. Тэгэхээр яг бүр урт цагаараа харах юм бол алтбол булш хിവэрээ бүр урт цагаараа тий. Яг энэхэн өнгөрсөн 1 жилийн хугацаанд энэ өсөлт энэ богино хугацааны тренд авч үзвэл магадгүй төр зуурын bearish, төр зуурын уналтын, төр зуурын засвар хөдөлгөөнийг гэхдээ засвар хөдөлгөөн хийхдээ энэ том channel доторх тренд line доторх энэ засвар хөдөлгөөн явагдаж байгаа юм биш байгаа гэдэг дүр зураг харагдчихна. Би өнгөрсөн 7 хоногт алтны ханшийг бас дүн шийдлгээ хийхдээ те энэ сард өнгөрсөн саруудад өнгөрсөн одоо 7-8 жилд бол дандаа өсөлттэй дуусчихсан байна энэ сар. Тэгэхээр энэ 12 сард өсөлттэй дуусч магадгүй гэхдээ нэг юм сонин нөхцөл байдалтай байна гэд ерөнхийдөө бол яг яахыг сайн хэлж мэдэхгүй байна гэдэг байдалтай хэлжсэн. Гэхдээ баг хугацааны өсөлт гарч магадгүй шилжсэн. Нэгд өдөр ханш нэгдээд 2664 л өссөөд за тэрнээс хойш бол уналт ороод ирсэн. За цаашид алтны ханш юу гэж харагдаж байна гэвэл бас яг тодорхойгүй. Яг одоо эх 7 хоногт бас жоохон тодорхойгүй. Яагаад гэхээр хэрвээ PCE мэдээ маань
хүлээлттэй тэнцүү ч юм уу өнгөрсөн сараас өндөр гарсан болвол энэ маш ойлгомжтой уналт үргэлжлээд явах байсан. За гэтэл Төв банк бодлогын хүүгээ 25 онд өмнөх төлөвлөж исэн шиг ихээр багасахгүй ч гэсэндээ бид нар гарах инфляцийн тоо баримтыг харж агаад шийдвэрүүдээ гаргана гэдгийг хэлээд байдаг шүү дээ. Гэтэл энэ одоо ингээд эсрэг тэсрэг мэдээлэл ингээд зах зээл дээр үсэж байгаа. Төв банк бодлогын хүүгээ багаар багасан гэсэн. Инфляц өсөж байгаа гэсэн. Гэтэл яг 2 хоногийн дараа инфляцийн мэдээ гарахдаа инфляц доктортой байгаа мэдээ гарч байгаа. Тэгэхээр ерөнхийдөө зах зээл жоохон ингээд шийдвэргүй болчих. Гэхдээ зөвхөн техник дүр зураглалаар авч үзвэл алт. За би бол яг ямар үед алтыг үргэлжлээд унах юм байна гэдэг confirmation авах вэ гэхээр ерөөсөө л яг энэ магадгүй хол сонсогдож харагдчих магадгүй. Гэхдээ яг confirmation авах үе болвол энэ 2550-ыг доош сэтгэлсний дараа л илүү confirmation аав. Тэр болтол яг яах вэ гэж хэлэхэд бол айгүй хэцүү. Яагаад вэ? Яагаад тэгэхээр ханш 2800 өсчөөд энээс хойш үргэлжлэн унаад доод цэг хийчээд буцаж consolidation хийхдээ энэ яасан? Lower high хийсэн цэг тийм ээ, lower high. Энд lower high хийсэн шүү дээ. Тэгвэл өмнөх энэ low-ыг доошо эвдэх юм болвол за энд lower low боллоо. Окей, тэгвэл за энэ high, lower high, lower low за дахиад уналт үргэлжлээд явах юм байна гэдэг баталгаатай болж ирж байгаа. Энд lower low хийсээ дараа ханш буцаад pullback хийх юм бол магадгүй short арилж ороод 2450-60 нөгөө trend line-ы ёроол дээр энэ өсөлтийн channel ёроол хүртэл бид нэр short арилжаа хийж болж байна. Магадгүй ингэх юм бол 1 2 3 4 5 давалгааны уналт ч гэсэн явж болно. Бид нар 5 дахь давалгаанаас нь бол short арилж байгаа ашиг гэж болох юм а гэж харагдаж байна. Яг тэр болтол ханш яах юм гэдэг ч жоох эргэлзээтэй яг үнэндээ. Миний хувьд шүү. Илүү яг ханшийг бас унаж магадгүй, эсвэл өсч магадгүй ч гэж гарч байгаа хүмүүс зөндөл байна. За богино хугацаанд яасан бэ гэхээр ханш за зарим нь бол ингэж харж магадгүй. Энд ийм consolidation төвшин байсан. Дээш өсч гарч ирээд унаад support аваад дээш өсч гарч ирээд ингээд энэ consolidation-ыг доошо эвдсэн тэгвэл дахиад яг энэ эвдсэн хэмжээгээр дахиад доошо унана гэж харж иж магадгүй тийм. Ингэж унах юм бол яах вэ? Нөгөө lower low confirmation болно. Зөв. За би бол энэ confirmation-ыг хүлээнэ гэж байна. Яг зарим хүмүүс бол эндээс short арилж хийх байх 2500 хүртэлж. За мөн богино цагийн market structure харах юм бол ханш энэ 2605 дээр ер нь бол сайн support авчаад энэ low ичээтэй higher low гэд хийгээд өсөж исэн. Тэгээд энд дээшээ гарч ирэхдээ ер нь бол энэ 2720 дээр байгаа liquidity хамаж авчаад тэгээд үргэлжлээд унахтаа энэ яасан lower low хийсэн байх шүү дээ. Lower low. Тэгвэл миний хувьд лав шууд ханшиг энэ төвшнгөөс sell хийхээс өмнө ядаж жоохон дээшлээд энд lower high хийвэл lower high хийж чадах юм бол би sell ормоор. За тэгээд магадгүй нөгөө 2520 хүртэлтэй. Тэгэхээр яг ингэж дээшээ гарч ирэх үгүй хэлж мэдэхгүй л да. Гэхдээ гарч ирэх юм болвол би sell сонирхож эхэлнэ гэсэн үг. Энд чинь нөгөө нөхцөл бүрдэх юм бол арилжааны одоо шийдвэр гаргах тал дээр харна шүү дээ. Түүнээс ингээд хөдөлгөөн бүрээс бид нар одоо арилжаанд орохгүй дайраад болохгүй. Тэгэхээр би бол энэ high-ыг авлаа, swing high, swing low-ыг барьж авлаа. За эндээс би Fibonacci-га татаа суучна. За ингээ харахаар
За би дор хаяж 2655 руу хүрч ирвэл шорт хармаар. Энэ нь илүү risk to reward эрсдэл өгөөжийн хайрцаа нь илүү өндөр болж байна. Тэр болтол ер нь бол би нэг алтыг лонгч сонирхгүй, шорт сонирхгүй. Яг нь илүү миний харж байгаа үнцэг шорт тал руугаа харж байгаа. Гэхдээ энэ нөхцөл бүрдтэл би арилж байгаа байхгүй л гэсэн. Энэ нөхцөл энэ жилдээ бүрдэхгүй байж магадгүй, мэдхгүй тий. 2024 он дуусал энэ хөдөлгөөн орж ирэхгүй ч байж болно. Гэхдээ би хүлээн энэ дээр төвчөөстэй хүлээн. Яагаад тэгэхээр өнгөрсөн 3 дахь өдөр Төв банкны бодлогын хүүгийн шийдвэрийн үеэр би маш их бас алдагдал хүлээсэн. Тэгээд төвчээргүйгээсээ болж ийм алдагдал хүлээсэн учраас одоо бол маш төвчөөстэй арилж чандаа хандна гэж үзэж байгаа. Алдаанаасаа суралцах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр ийм хүлээлт бол надад байна. За алтны хувьд иймэрхүүтэй ойлгомжтой байх гэж найдаж байна. За доллар индекс ярий. Доллар индекс ярихаар угаасаа та нар өөрсдөө долларын хослолууд дээр дүн шинжилгээг хийчих байх. Доллар индекс ойлгомжтой харагдаж байна. Энэ 107.33 гэдэг түвшинг дээшээ сэтэлж гарах хэрэгтэй байсан. Тэгжиж өсөлт үргэлжлэж явах хэрэгтэй байсан. Нэг удаа сэтэлэх гэж оролдоод буцаад доош унсан. Сая Төв банкны бодлогын үгээр дээшээ сэтэлж гарч ирээд ерөөхдөө confirmation өгчлөө. Баталгаа өгчлөө тийм ээ. Баталгаа өгсөн. За магадгүй эндээс жоохон pullback дахиж энийгээ шалгах бах. Энээс цаашаа дахиад дээш өсөлт харагдаж байна. Яагаад вэ? Доллар индекс хай хийсэн, хай хийж байгаад унсан, унаад дээшээ консолидейт хийж байгаад энд хай хийсэн 23 оны 10 сард хийсэн хайг хизээч нэвтэлж гараагүй байсан. Одоо хүртэлтэй. За тэгэхдээ энэ лоуийг бол эвдээгүй. Тэгэхээр нэгсэндээ энэ 107.32 болон 99.50 хооронд рейнж хийжсэн. Гэхдээ шинээр лоу бол хийгээгүй гэсэн. Харин шинээр дэшээ higher high хийгээ гаргасан. Тэгэхээр энэ бол үргэлжлээд өсөлт зааж байна гэж харах хэрэгтэй. Тэгэхээр доллар индекс үргэлжлээд өсөлт зааж байгаа юм бол ойлгомжтой тийм GBP USD, евро доллар, за USD JPY гэх мэт. USD JPY бол яг тод жишээ харагдаж байгаа. Өсөж байгаа доош хүчтэй pullback хийсэн. Гэхдээ pullback хийхдээ өмнөх лоуийг сүдтэй эвдээгүй. Тэгээд таньш дэш өсө гараад ирсэн. Буцаж key level-ийг шалгасан. Key level-ийг шалгачаад сая ингээд жишээ нь higher high хийж байгаа. Тэгэхээр энэ бол дахиад үргэлжлээд өсөх өсөлт харагдаж байна. За биткойн харин яг миний өнгөрсөн 7 хоногт хэлсэн таамаг дагуу бүр яг таг маш сайхан явсан. Би бол ямар арилжаанд орох уу гэдгийг танарт хэлжсэн тийм. Тэгээд арилжааныхаа бас ашигыг авсан байгаа. 108,500 гэдэг түвшинг бол дуудсан. За яг 108,500 руу бол хүрсэн. Өнгөрсөн 7 хоног танаас санджаах юм бол энэ 102,000-ыг дээшээ сэтлээд гарч ирээд ер нь хаачвал confirmation хийчихвэл энэ 108,500 хүрнэ гэдэг. За тэгээд би энэ 108,500 акцаа шорт арилжаа хийж магадгүй шилжсэн. Гэхдээ би шорт арилжаа хийж чадаагүй. Хэрвээ 108,500 акцаа шорт арилжаа хийсэн бол маш сайхан ашиг хийх байсан байлаа. Гэхдээ яг арилжаа болгон дээр тийм төгс арилж чадахгүй шүү дээ. Гэхдээ яг ер нь бол бүр шорт арилжааны төгс одоо сетап бол бүрдсэн. Та нар мэдэнтэй би нөгөө 3 touch гэдэг 3 touch гэдэг 3 удаа дээшээ цоройгоод rejection аваад доошоо унаад энэ хараа structure жижиг цагийн structure эвдээд буцаж шалах энэ бол бүр үнэхээр төгс шорт. Даанч би энийг бол хийж чадаагүй. Тэгээд өөр юм анхаарлаа хандуулсан байжсэн. Илүү нэг алтан дээр анхаарлаа хандуулаад Төв банкны бодлогын хүмүүн дээр тэгээд анхаарлаа хандуулж явж байгаа ингэж арилж чадаагүй. За яах вэ? За цаашид биткойн юу гэж харагдаж байна вэ гэж тэ. Энэ сая энэ өнгөрсөн 7 хоногийн 4-5 дахь уналт биш үү тэ. Биткойныг нэг амархан өсөх замыг нь бол ерөнхийдөө цогсоочлоо. Ингэж айхтар унаагүй ерөнхийдөө консолидейт хийгээд бариад 100,000 дээр support аваад ч юм уу тэгсэн бол дахиад тийш 112,000-113,000 руу өсөх боломж байсан. Гэхдээ нөгөө something is broken гэдэг үг гэдэг чинь ямар нэгэн эвдрэл орчлоо гэж тэ. Энэ 73,000 дээр та нар өмнөх all time high ханшууд дээр хараарай. Ингээд 3 удаа цоройгоод 73,000 руу хүрч ирсэн. Энэ биткойн яасан?
3 удаа цорьосон. За энэ бүр 4 удаа цорьосон юм тий. Тэгээд 108,500 хүрчихсэн. Энээс хойш хүчтэй унтсан. Энд яасан хүчтэй унсан. За энээс хойш ингээл дандаа юм consolidation байдал руу орчихсон тий. Тэгэхээр би бол одоо биткойныг бас л ийм consolidation байдал руу орж ийн удаа л гэж хараад. Одоо энэ жилийн төгсгөл рүү бол ингээл consolidate хийн. Тэгэл дахиад 25 оны эхлэл рүү бол ингээд consolidate хийн. Donald Trump office-тоо орно. За Donald Trump 1 сарын 20-нд office-тоо орсны дараагаар биткойны өсөлтөнд нөлөө үзүүлэх ямар нэгэн зүйл хийхгүй болвол крипто зах зээл тэр чигээр унана гэж би бодож байгаа. Яагаад тэгэхээр маш их өндөр хүлээлтийн дагуу Donald Trump ерөнхийлөгчөөс сонгогдсон даруй биткойн болон крипто өсөж гарч ирсэн шүү дээ. Яагаад вэ? Жишээ нь Donald Trump биткойныг Америкийн төв банкны reserve буюу бүр биткойны нөөцтэй болгох нь юм ярьж байгаа тийм. Тэрийг үнэхээр хэрэгжүүлэхгүй бол биткойн асуудалд унана. Уналтанд орж ирэх шүү. Нөгөө моментум гэдэг зүйл алдагдана гэсэн үг тийм. За зарим койнууд бол аль хэдийн Donald Trump-аас болсон өсөлтийн моментум алдсан. Жишээ нь Solana 11 сарын 6-нд Donald Trump ерөнхийлөгчийн сонгуульд ялахад 165-аас 185 руу өсөж гарч ирээд тэр чигээрээ 265 руу өссөн боловч одоо нөгөө Donald Trump эффект буюу Donald Trump-аас болж өссөн өсөлт буцаад тэр өсөлтөөсөө бүр доош унаад ороод ирчихсэн байдаг. Тэгэхээр биткойн consolidate хийх буюу айхтар өсөлт үзүүлэхгүй иймэрхүү consolidate хийгээд нэг төвшөндөө байх тусам altkойнууд буюу бусад койнууд Ethereum, Solana, XRP за юу гэдэг юм бусад койнууд бол уналтанд бол байна. За тэгж жаад үнэхээр Donald Trump ерөнхийлөгчийн сонгуульд одоо ерөнхийлөгч сонгуульч явах те 1 сарын 20-нд одоо ерөнхийлөгчийн албан тушаал дээр суусны дараа үнэхээр executive order ч юм ерөнхийлөгчийн тушаал гаргаад биткойныг те улсын нөөцөд хамруулдаг болно гэх юм бол за ёстой биткойн дахиад дараачийн өсөлт орж ирэх байх. Тэр болтол ерөнхийдөө унтай байдалтай жоохон boring залхуу хүргмээр ийм одоо price action арилжааны нөхцөл байдлууд явах байхаа гэж харж байна шүү. Тэгэхээр юу гэдэг юм унлаа гэдээ баярлаад одоо хамаг юмар худалдаад авчих штэ магадгүй илүү уналт илүү одоо өвдөлт цаашид нэг хэдэн сарын хугацаанд биткойн болон бусад крипто төр үргэлжлэх болов уу гэж юу н харж байгаа шүү. Окей. За эцэст нь Nasdaq-ийн талаар ярилцъя. За Nasdaq бол мөн ялгаагүй төв банкны бодлогын шийдвэр гарсны дараа бол маш хүчтэй унаад ороод ирсэн. За энэ нэг ийм bearish pattern их удаан хугацаанд үргэлжлэн явсан тий хэдүүлээ энийг зураад харчихсан. Энэ bearish pattern нэгдэж сэтэлж гараад fake out тэгээд шууд унаад ороод ирсэн. За одоо энэ bearish pattern-ыг ерөөхдөө сэтэлсэн байдалтай. За гэхдээ яг ертөнцийн төгсгөл бол болцоогүй. Яг market structure байдлаас харахаар higher low higher high higher low higher high гэд өсөд явж байгаа тийм ээ. За тэгээд магадгүй Christmas rally гэж зүйл бол үнэхээр байдаг. 12 сарын 25-ны 7 хоногт бол Christmas rally гэдэг ер нь бол хувьцааны зах зээл бол өсөлттэй байдаг. Тэгэхээр за дахиад нэг доошоо жоох явуул явчаад үргэлжлээд өсөөд гэхдээ all time high-ыг бол нэвтэлж эвдэлж чадахгүй байх. Бага шиг өсөлт үзүүлээд тэгээд нэг юм consolidate хийсэн байдалтай л байх болов уу гэж харж байгаа шүү. Окей. За тэгээд дараачийн 7 хоногт болвол Christmas 7 хоног тий яг монголчууд бол Christmas тэмдэглэдэг ч гэсэн дэлхийн бусад улс орнууд бол бүгд Christmas тэмдэглэдэг. За бүгд гэвэл бодлоо олно гэхдээ ихэнх нь Christmas тэмдэглэдэг. Та нар ингээ хараарай. За 12 сарын 24-нөөс эхлээд ер нь бол зарим зах зээлүүд бол хаана жишээ нь Герман, Швейцар, Итали, Бразил гэмшин зах зээлүүд хаалттай байна. Бусад яг зах зээлүүд бол нээлттэй байна. Гэхдээ эрт хаана. За тэгээд 3 дахь өдөр бол бүтэн Christmas бүх зах зээл хаалттай шүү. За бүх зах зээл хаалттай 3 дахь өдөр. Яг криптогоос бусд нь хаалттай. За тэгээд 4 дахь өдөр болохоор энийг бас Европт Boxing Day гэж нэрлэдэг. Мэдгүй одоо дээр үед
боксинг матч үздэг байсан юм уу? Яагаад боксинг дэ гэж нэрлэлтэй мэдэхгүй те. Та нар бас судаад харж байна. Би бол нэг ач холбогдол хүчийг судалж байгаагүй. За жишээ нь Английн зах зээл хаалттай, Канада хаалттай, Нью Зеланд хаалттай, Өмнөд Африк хаалттай, Австрали хаалттай, Франц хаалттай гэдэг зөвхөн Америкийн зах зээл бол нээд. Тэгэхээр ер нь хоёр дахьын шөнөөс эхлээд дөрөв дахьын өглөө хүртэл ер нь бол зах зээл их одоо хөдөлгөөн багтай, liquidity буюу хөрвөх чадвар багтай. За нэг амар тийм хөдөлгөөн бол байхгүй болов уу гэж харж байна. Тэгэхээр ийм үед ч гэсэндээ та нар эрсдлээ сайн харж хязгаарлаж арилжаанда хандаарай. За тэгээд энэний дараагийн 7 хоногт бол тэгээд жилийн төгсгөл. За 12 сарын 31-нд бас зах зээл бол эрс таадаг. За 1 сарын 1-нд бүтэн амарна. Тэгээд 1 сарын 2 ингээд 4-р өдрөөс эхлээд зах зээл бол яг бүрэн ажиллаж эхэлнэ. Тэгэхээр ер нь бол энэ 7 хоногийн 2-р өдрийн оройноос эхлээд тэрний дараагийн 7 хоногийн 4-р өдөр хүртэл ер нь бол зах зээл их одоо хөрвөх чадвар багтай, хаалттай өдрүүд ихтэй ийм байх юм шүү. За магадгүй өндөр алдагт хүлээсэн бол арилжаанд алтайхан амжилттай байж чадаагүй бол магадгүй энэ 7 хоногийг сайхан үлдсэн одоо нэг 10 хоногийг сайхан арилжахгүйгээр амраад тэгээд арилжаанд дүгнэлт хийгээд магадгүй дараа жилдээ төлөвлөх ийм сайхан бясалгалын өдрүүд болгож ашиглавал зүгээр юм болов уу гэж бодож байна. Та бүхний л төлөө хэлж байна. Одоо яг үүндээ манай брокерийн хувьд бол та нарыг амарч байгаа ч арилжаараа л гээл одоо шахаал хүсэл байвал байхаар байна. Гэхдээ одоо манай брокер бол арилжаач таны төлөө байдаг учраас илүү энэ үлдсэн 10 хоногийг үр бүтээлтэй зүгээр ашиглаасай гэж хүсэж байгаа шүү. За тийм байх залуучуудаа тэгээд дараагийн 7 хоногт market overview хийхдээ мөн одоо энэ жилийн төгсгөл яаж явж байх нь ер нь дараа жил хэдүүлээ арилжааг яаж төлөвлөх юм бэ гэдэг талаар түлхүү ярих болно. За баяртай амжилт хүсье.